За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн асинхрон хичээл хэлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдв get нийлмэл өгүүлбэрийн англи хэл онцлог, хичээлийн зорилго get нийлмэл өгүүлбэрийн холбогдсон арга утгыг бүгдээрээ мэдэж авах нэ. За get нийлмэл өгүүлбэр бүтэх одоо зүй тогтол нь дараах зүй тогтлууд байдаг. Жишээлбэл бүтэц өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц өгүүлбэр, хоёрдугаарт нь бүтэц өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц бус өгүүлбэр. За дараагийнх нь бүтэц бус өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц өгүүлбэр, бүтэц бус өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц бус өгүүлбэр гэсэн нийлэмжээр get нийлмэл өгүүлбэр бол бүтдэг. За жишээ нь хүнээ зайдаг яасан хүүхдүүд вэ гэвэл мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан айлгүй яах вэ гэд бас л хий гэж инээлдэн гэж. Тэгэхээр энд болохоор 3 янзын get одоо өгүүлбэр холбоос байна тийм ээ. За эхнийх нь хүнээ зайдаг яасан хүүхдүүд вэ гэвэл энэ бол бүтэц өгүүлбэр. Мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан гэдэг бүтэц бус өгүүлбэр. Айлгүй яах вэ гэдэг нь бүтэц бус өгүүлбэр. Хий гэж гэдэг нь бол бүтэц бус өгүүлбэр баг. Бас инээлтэн гэдэг бол бүтэц өгүүлбэр байх нэ. За эндээс бол бүтэц өгүүлбэр болоод бүтэц бус өгүүлбэрийн нийлэмжийг жишээгээр багш нь харуулсан байна. За дараа нь get нийлмэл өгүүлбэр нь г хэмээн холбох өгүүлбэрээр холбогдож бүтдгийг бүгдээрээ мэдж авцгаая. За дүрслэг өгүүлбэр нь гол өгүүлбэртэйгээ г хэмээн холбох өгүүлбэрээр холбогдож get нийлмэл өгүүлбэр бол бүтдэг. Жишээ нь Япон хүн тонгос гэж мэдлээд өөрийгөө танилцуулав гэж юм тийм ээ. За энэ өгүүлбэр тонгос гэдэг өгүүлбэр нь дохио зангаа заасан утгатай дүрслэг өгүүлбэр болох бөгөөд гэж гэдэг холбогоор мэдлээд өөрийгөө танилцуулав гэсэн гол өгүүлбэртэй холбогдож байна. За хоёрдугаар бас онцлог нь хэлц өгүүлбэр гол өгүүлбэртэй г хэмээн холбох өгүүлбэрээр холбогдож get нийлмэл өгүүлбэр бүтдэг. Жишээ нь бодовч бодын шир дөрвөөс хэтрэхгүй гэгчээр итгэлтээс гуйхаас өөр аргагүй болсон гэдэг өгүүлбэр юм тийм ээ. Энэ өгүүлбэрт байгаа бодовч бодын шир дөрвөөс хэтрэхгүй гэдэг өгүүлбэр нь хэлц өгүүлбэр болох бөгөөд гэгчээр гэдэг холбогоор итгэлтээс гуйхаас өөр аргагүй болсон гэсэн одоо гол өгүүлбэртэй холбогдож байна. Тэгэхээр энэ хэлц өгүүлбэр бол илэрсэн байна гэж. За 3 дахь нь бол хүний хэлсэн өгүүлбэр гол өгүүлбэртэйгээ г хэмээн холбох өгүүлбэрээр холбогдож get нийлмэл одоо өгүүлбэр бүтдэг. Энэ жишээ бол монгол хэлэнд маш их бий. Жишээ нь майхны цаа талаас хүмүүс жамц төрүүллээ гэж хашгираа гэж юм тийм ээ. Энэ өгүүлбэрт жамц төрүүллээ гэсэн өгүүлбэр нь бусдын хэлсэн хөндлөнгийн өгүүлбэр гэж гэдэг холбох үгээр майхны цаа талаас хүмүүс хашгираа гэсэн гол өгүүлбэртэй холбогдож байна. За мөн get өгүүлбэр хідэн өөр хүний хэлхийн өгүүлбэр байгаад бүгдээрээ задлж ойлгоё. За get нийлмэл өгүүлбэрийн хэл маяг нь хөндлөнгийн өгүүлбэр, бусдын болон өөрийн хэлсэн үгийг бодол, өгүүлэгчийн үг өгүүлбэр гэсэн ийм 3 янз байна. За энэ болгоныг багш нь 3 янзын одоо жишээгнээс авч үзэж байна. За хөндлөнгийн үг өгүүлбэртэй нь та нар минь таанал байвал бид хоёрт юу ч хэрэггүй гэж тэр хэлв гэж байна тийм. За энэ бол хөндлөнгийн үг буюу хоёр дахь хүн хэлсэн байна тийм. Майхны цаад талаас хүмүүс жамц төрүүллээ гэж хашгираа гэж байна. Бас энэ хөндлөнгийн өгүүлбэр байж байна. За бусдын болон өөрийн хэлсэн үг нь миний нутгийн тогроонууд баяртай гэж би дотроо өгүүлнэ гэдэг бол энэ өөр өгүүлбэр тийм. Тэнгэрт нисэх онсон тэрэг хийж чадна гэж дөрвөн дархан бүхэн өгтлээ итгэж явжээ гэдэг бол энэ бусдын одоо зохиогчийн бодол ч юм уу тийм. 3 дахь хүмүүсийн бодол байна. За өгүүлэгчийн үг өгүүлбэр тэрээр ёо гэж муухай ойрлог гэж тийм ээ. Тухайжил энэ бол бүтэц бус өгүүлбэрээр бас ирлэж байна. Марал эрдэн чүү гэж морой давируу гэж энэ нэг хүн амьтанд хандсан одоо бүтэц бус өгүүлбэрээр бас өгүүлэгчийн үг өгүүлбэр илэрсэн байна. За эндээс харахад бүтэц бус өгүүлбэрийн дотор бүтэц өгүүлбэр багтсан шинж, бүтэц өгүүлбэрт бүтэц бус өгүүлбэр бол багтсан шинжүүд бас байна. Үүнээс гадна нэг нийлмэл өгүүлбэр дотор 2-оос 3 өгүүлэгчийн үг өгүүлбэрийг оруулж холбогддог зүй тогтол байдаг. За энийг бас багш нь жишээгээр хэлсэн байна. 3 өөр хүний хэлхийн өгүүлбэрээр за мөн нас чинь 90 цент хүрсэн төдийгүй алдар нэр чинь олон тодорсон биш үү гэж жамин гүний хэлсэн өгүүлбэр буюу сүх жаа гэд одоо энэ бол жаа гэдэг нь сүхийн хэлсэн үг нь жамин гүн хэлэхэд сүх жаа гэж янз бүрийг авч асаагүй буюу энэ зохиогч буюу намдаггүй хэлсэн өгүүлбэр байна. За тэгэхээр get нийлмэл өгүүлбэрийн өгүүлбэрийн ихэвчлэн ямар давтамжтай үйл байдлыг бүртгэж одоо бүгдээрээ танилцуулна. Get нийлмэл өгүүлбэрийн гол өгүүлбэрийн өгүүлбэрийг ярьж хэлцэх үйлдэл заадаг үгс гэдэг. Жишээлбэл асуу, сонс, дуул, ерөө, зөвүүл, итг гэсэн
өксүүдэн жишээ нь эмч нарыг сүү шиг цагаан сэтгэлтэй улс гэж хүмүүс ярьдаг гэж нэ. Тэгэхээр ярьж хэлцгүй л заахад за бас оруулна. За бодож санах үйлдэлийг заадаг. Бод, зов, мэд, ол, ойлгох гэсэн энэ бас өксүүдэн те. Алдлаа гэд амьдрал дуусахгүй гэдгийг бол ухаарлаа гэсэн энэ жишээн дээр бас багш нь оруулсан байна. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Хичээлийн дараах сорилоо ажиллаарай.